Тэгээ хэдийгээр жоохон Windows-тай амьдарч юмэр байна. Анэсээ. Яа, сайн байна. Тэгээ манай бас ажлын талбай дээр хүмүүс ер нь бас аягүй их мэдлэггүй. Ерөөсөө Windows мэддэг. Уг нь би бол захирлын байгаа шүү дээ. Өөр хэмж аваад захирлын ороод ирэх чинь мэдлэх хэрэгтэй байхгүй тийм ингээ. Бүрдгийг яваад би ой дараа сайн байна уу? Сайн байна уу? Ингээд мэдлэх ядчих байгаа. Тэгээ та нарыг ч гэсэн би яг тэгээл байл л да. Ер нь жоохон мэдлэлтэй бастай байцгаач яа. Орж ирээд хажууд байгаа найзуудаа мэдлсэн юм. Иргэн хариугаас мэдлсэн үү? Эсвэл нөгөө нэг хідэн ярьдаг хүмүүстэйгээ бла копигаа барил нэг болоод өнгөрсөн 7 хоног зогсож исэн 3 тэр хിവэр байдлаа үлдчихдэг байж байна. Энд чинь тэгж цуглахын тулд ирдэг газар биш шүү дээ. Тийм ээ? Энд нэгдүгээр бид нар Бурхныг магтахаар хоёрдугаар Христийн биеийг босгон байгуулахаар ирдэг газар. Христийн бие гэдэг чинь нөгөө л нэг одоо энэ жишээ шүү зөө. Нөгөө л нэг думаа цэгийн мөгийн 7 хоног болгон л уулзаад байдлаа гэдэг газар биш. Тийм үү? Хаав байсан дээр хойноогоо думаа хаав байсан дээр баруун талдаа хэн нэгнтэй уулзаж ярилцаж танилцаж мэдэлцэж нэг босгон байгуулж нэгнийхээ залбирлын сэдвээс суралцж нэгнийг урамшуулж явах хэрэгтэй газар юм байна. Тэгэхээр нэг практикаар болцоо юм. Нэг хэл амын хэлдгээр ингээл ярьж байгаа хороо суугаад хаа болцгоо сайхан нэгнийгээ ярьж танилцаж хөөрөлцөж тийм ээ. Би сайхан нэгнийгээ босгон байгуулж амьдцгаа яг үл яаж болж байна. Ашигтай болж байна. За тэгвэл тэгээд дараа 7 хоногоос тэгээд ингээм амьдцгаа за хэлээ. Төгссөн шээ. Өнгөрсөн 7 хоногт манай цуглааны эсийн бүлгээс зохион байгуулж байгаа нэг тийм гэр бүлүүдэд зориулсан сургалт явагдсан. Энэ ер нь бол туйлын зорилго манай эсийн бүлгийнхэн маань сайн мэдээ тараа. Сайн мэдээ тараахтаа хэрхэн тараах вэ гэж одоо шинэ хүмүүсийг яаж авч ирэх үү гэдэг тийм арга ангуучлал хийсэн байна. Тэгээ манай эсийн бүлгийн жолоомоноос өөрийнхөө ажлын шугамаар иймэрхүү одоо шинэ хүмүүсийг авчрах боломж байна гэсэн. Тэгээ бид нэр за тэгээ аваад тэгээ хадгалтай сургалт хийгээд 3 удаагийн сургалт хийгээд өчигдөр биш өнгөрсөн 7 хоногийн 4-р өдөр сүүлийн сургалт хийсэн. Тэгээ сүүлийн сургалт дууссан. Сүүлийн сургалт дуусгаад юу хийсэн бэ гэсэн чинь бүх ихнэр нөхөр хоёрын хамгийн сайхан залуухан гоё дээрээ тавьсан тийм зураг аваад ирээд зураг авчихсан байна. Тэгээ яг бүтээлч хийсний зураг авчихсан. Тэгээ хамгийн аюултай зүйл амлалтаа бичсэн. Тэрэн дээр намлалтаа бичсэн. Тэгээ зарим нөхдөөд ерөөсө хүчээр амлуулж идэв. Ихнүүд сонсгож чи тэгээ бич наа. Нөхөр амлаад байгаа юм уу? Ихнэр амлуулаад байгаа юм уу? Мэд. Тэгээ одоо тэрийг амлалт гэж тооцохгүй мэд. Яах юм бэ те. Тэгээд бич инг гэ тэгээ бичүүлээ. Тэгээ тэрийг дараад нь харчийн амлалтаа гэ тэрүүгээр дараалах шинжтэй байдаг. Их юу юм болж илээ. Тэгээ тэрэн шиг тав хүмүүс амлсан шүү. Тэгээ бүгдээрээс амлалтаа биелүүлээ. Амлалтандаа итгэмжтэй амьдцгаа яаж санагдгийг уриалж байна. За ингээд хүмүүсийн амьдралыг заримдаа ингээд харахад нэг шударга юм шиг амьдрал их олон тохиолддог л доо. Тэгдэг үү? Зарим хүмүүсийн амьдралыг харахад энэ зөв юм уу юм тийм. Яагаад юм зөв юм тийм гэж амьдрдаг байна гэж бодогдох үстэй. Тэгдэг үү? Та нар хариу өгсөн. Надад бол тэгж юм их бодогдсон шүү дээ. Муултаа юу ингэчнээс тэр улсын их хурлын гишүүдийг манайсаас гадна олон хүмүүс хараад байгаа хэдүүлээ өнөөдөр фитнес харахгүй шүү дээ. Тийм аюу олон хүмүүс хараад байгаа заавал жидүү мэдүү гэж явж байгаа чаас. Тэгээ ерөнхийдөө хангалттай бид нар харааллын хэмжээнд итгэцсэн байгаа фитнес. Яшиг зүг. Нөгөө юу гэлээ 76 өвлийн идэж зарна тийж хийхгүй байхад дараагийн цатах авах хүмүүс аваад хийчихсэн байсан шүү дээ. Тэр шиг тэгэхээр ерөнхийдөө хүмүүс амар зөв мөртлөө амар гоё амьдраад байгаа хүмүүс аварч байгаа шүү дээ. Амар балиа мөртлөө амар гоё амьдраад байгаа. Амар бузын мөртлөө амар ариун царайлж амьдраад байгаа хүмүүс зөндөө олон байх гэж хэлсэн. Тэр хүмүүсийг хараад өргөж хүрдэг. Би бол хүрдэг. Энэ хаа хүрдэг хэлчихвэл энэ яах ойлгоод авах юм уу гэж хараад байж байгаа тийм. Би бол хүрдэг. Мөн яахаар ингэдэг энэ яасан зөв амьд юм бэ гэхдээ ийм байж инглээ, тийм байж тэглээ гэх. Ерөнхийдөө мэдээч биднээс их дуу дургу хүрдэг. Нөгөө талаас маш сайхан сэтгэлтэй, маш тосрох, маш зөв нэгэн хэрнээ амьдрал нь яхаад цаадж байгаа юм. Хараач яахаар энэ хүн ингэж амьдрэх юм бол. Тэгээд яахаар энэ хүн ийм одоо амьдралыг тоолох хэрэгтэй гэж бодогдох үз. Биднээс дээр үед
баг байхад нэг автобусны дотор нэг мос цэгийн малгайд орсоор ингээд ганцаараа сонир барьж юм шиг яваад нэг тийм хүн байсан. Танаа санаж байна уу? Нэг жижигхэн битэй. Ингээд хамран дээр амар их цагаан батхтай. Баг батхан харцаа гараад гэсэн. Автобусны дээр явдаг. Ингээд ирээд. Тэр номны цагаан солиод болсон. Би сонсохдоо тэр хүн Оросд Ломносмын гэсэн үг төгссөн гэж сонссон. Тэгээ тийм өндөр мэдлэгтэй хүмүүс. Бас манай хэд 32 өдөр чих манай яг урд талд нэг дүлий гэдэг ах байсан. Чихмүүд тэгээ ганцаараа нэг нурж гарч байгаа юм шиг байшин амьдэрдэг. Айгуу том юм багаар нохоод авалж явдаг. Гадаад авалж явахдаа юу гэдэг вэ? Дандаа юм хогт болж явдаг. Тэр хүн бас Оросд гэсэн үг төгсөж байсан. Бас нэг өмнө асуудалтай болсон гэж. Уг нь сурсан мэдснийг ингээд хараад үзэхээр тэр хүмүүс тэгж явахаар хүмүүс мундаг явахаар хүмүүс сайн сурсан боловсролсон тэгээд тийм мундаг мэдлэгтэй тийм хүмүүс гисчүүл зарим үнэндээ нэг хонос тавьчих. Сонирм байгаас харин зарим худалч, хулгайч, төөрч, дээрэмч, аригч, завхай, тонооч тэр нөхдүүд бол нөгөө хүмүүсийн амьдралыг хүсэж байгаа сайхан амьдрал амьдрагддаг. Сайхан юм шиг харагдаж байна. Энэ дэлхийн ертөнцийн ийм зүйл олон тохиолддог. Бидний эргэн тойронд байгаа. Бидний гэрэлтч байгаа. Бидний амьдралдч байгаа. Бидний хувьд зарим өөрсдөө гэж бодож байна. Би яагаад өнөөдөр ингэж амьдрах ёстой гэж? Миний амьдрал яагаад ийм байх ёстой гэж бодож байна. Нөгөө Есүс Христийг ч гэсэн бид нэр тухайн үеийн амьдралыг аваад үзэх юм яг ийм байсан гэдэг байна. Есүс яагаад ингэж зовх ёстой гэсэн гэж. Бүгдээ энэ асуултыг өөртөө тавьж үзье. Яагаад? Есүс зовх ёстой юу хийсэн? Бид Библиэсийг аваад үзэх юм өмнөх хэсэгтээ шинжэнгөө зодуулж байгаа шүү дээ юм тийм. Зодуулаад нүдүүлээд юм болж Дөрмөдө нөгөө хайртай дагалдагч нар нь хүртэл түүнээс урваад зүхтаагаад үгүйсгээд тэгж нөгөө чинь Пилат дээр очиж байгаа шүү дээ. Пилат түүнийг уун сонлохыг оролдоод байгаа юм. Гэтэл алуурч нь, тонооч нь, дээрч нь Барабыг Иесусийн оронд суулгахыг тэд хүсэж байгаа. Уг нь Иесус Христийн амьдрсан амьдрал түүхэн замлыг нь бид нар 33 жилийн түүхэн замлыг нь аваад үзэх юм. Түүний амьдралд гин гих зүйл олдохгүй. Бусдын амьдралд муу мухай хийсэн зүйл олдохгүй. Харин ч тэр тусалж, дэмжиж, идгээж, аварч ингэж амьдэрч ирсэн. Энэ бол Иесус Христийн амьдрсан амьдралын түүхэн замл. Хүмүүс мэдчихсэн бол мэдчихсэн. Байсан мэдчихсэн. Тэр сайн байсан. Сайн амьдралаа амьдсан. Сайн зүйлсийг тэр хийжсэн. Гэсэн ч гэсэн адын нэгэнтэй адилхан үхлээр үхсэн болсон. Адын нэгэнтэй адилхан ад үзэгдэж, нулимуулж, өргөс титэм толгойдоо зүүж, ташуурдуулж, загалмаа дээр цоглогдож, бүх цус, ус, хүч чадлаа дуусгаж амьдсан. Энэ бол Иесус Христийн амьдралын замнал, түүхэн замнал. Яагаад Иесус ийм амьдралаар амьдрах ёстой байсан болоо гэж? Яагаад Иесус Христ ийм зовлон амсах ёстой байсан болоо гэж? Энэ бол хайраар түнд оноогдсон үүрэг хариуцлага байсан. Амен. Хайрын улмаас түнд оноогдсон үүрэг хариуцлага байсан. Иесус Христ яагаад бэлтгэр үрсэн юм? Библиэр маш ичнэрэл гэдэг, шадар хүмүүсээ хэлдэг. Тэгсэн чинь нөгөө тариалангийн талбай иргэд яна түрээсэл явсан иргэд бүгдээр ингэ алдаа, бүгдээр ингэ зодоод түрээсээ өгдөг. Сургаал зүйлээр хэлсэн байна шүү дээ. Тэгтэл эзэн яасан бэ? Сүүлд нь за энэ нөхдүүдэд ер нь хүүгээ хэлээ. Миний хүүг хараад эдгээр хүндлэг баг, хайрлах баг, айх баг, инээх баг. Тэгэд надад түрээсээ өгөөд хэл амаа олцох баг гэсэн. Тэгсэн чи яасан бэ? Гүн өрөөд ирсэн чинь нөгөө нэг тариалангийн
албагийн түрээсэлжсэн тариач өө дөрөв залгамжлагч байдаг. Энийг одоохон бодгийн гэтлүүдийг тэр бүх зүйлийг дэлхийн гинтэй хүмүүс ойлгоогүй, хүлээж аваагүй, гимшээгүй. Тэр бүх зүйл тэднийг аврагдахад хангалттай байгаагүй. Өөрөөр хэлбэл биднийг аврагдахад тэр бүх зүйл хангалттай байгаагүй. Тэгээд эцэст нь юу хэлсэн бэ гэхээр Есүс Христ өөрийн цорын ганц хүү болох Есүс Христийг Бурхан энэ дэлхий дээр илгээсэн. Энэ илгээлтийн шалтгаан нь бол хайр байсан. Бурхан хүмүүсийг зэвүүцсэндээ Есүс Христийг илгээгүй байхгүй юу? Ойлгож байгаа биз? Бурхан хүмүүсийг энэ муу амьтдыг Есүс Христийг илгээгээд тэгээд Есүсийг эдгээр хүлээж авахгүй юм чинь биднэрт бүдрүүлэх чулуу болно. Тэгэнгүүт нь дараад нь бүгдээрийн сатантай хамт чөтгөртэй хамт тамийн тоогоо чатаагаа хийчих гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас Есүс Христийг илгээгээгүй. Харин Бурхан тэднийг энэ дэлхийн ертөнцид хийж чадахгүй байгаа зүйлийг Христээр хийлгэж, биелүүлж чадахгүй байгаа тэр хуулийг Христээр биелүүлж, тэгээд түүнд итгэх итгэлээр Христэд оногдох шагналыг хүмүүс өгөхийн тулд Есүсийг илгээсэн юм. Энэ бол хайр байсан. Бурханы агуу хайр. Бурхан хүмүүсийг анх бүтээхдээ бүрэн төгс хайр гэсэн. Тийм учраас Бурхан хүмүүсийг хайж чадаагүй, орхиж чадаагүй. Гин нүгэл үхэлдээ үлдээж чадаагүй. Гин нүгэл үхлийн шийдэл бол мөнхийн там, мөнхийн үл, мөнхийн зовлон. Энэ мөнхийн зовлон Бурхан өөрийнхөө хайрыг бүтээсэн тэр бүтээлээ үлдээж чадаагүй учраас цорын ганц хүү Есүс Христийг бидний төлөө илгээгээд түүний хийсэн тэр зүйлээр биднийг олж болсон. Энэ бол Бурханы төлөвлөгөө. Тэгвэл Христ яагаад энэ дэлхийн ертөнцийн ирээд цавд байсан юм бэ? Энэ бол Бурханы хайрын улмаас Христийн хүлээсэн үр хариуцлага байсан. Өөрөөр хэлбэл Бурхан хүмүүсийг хайрласан учраас Есүс Христийг илгээгээд Христэд итгэсэн хүн болгоныг мөнхийн амьтаа болгохын төлөвлөсөн. Энэ үйл явц зөвхөн 3 хүүгэн дотор багтж байгаа ч гэсэн маш агуу сон үйл явц болж байгаа. Бид нар Библиэс хуучин гэрээ үзэх юм бол Бурхан хуулиудыг өгсөн байна. Бурханаа хайр, бити шам, оромжтой, бити шүт, эцэг хэмдэл маш олон хуулиудыг өгсөн байдаг. Энэ хуулиудыг бид нар биелүүлж чадсан уу? Хуучин гэрээнд гарч байгаа хуулиудыг бид нар биелүүлж чадсан уу? Харин Есүс ирснээр энэ хуулийг бүгдээрийн бүрэн төгссөн дэлхийн ертөнцид гүйцэтгэлсэн. Тийм учраас бид нэр тэр олон хууль, дүрм, зарчмуудыг биелүүлэн гэхээсээ илүүгээр Христэд итгэх итгэлээр дамжиж бид нэр аврагдах боломжтой байсан. Аврагдах боломжтой байсан. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр яагаад зовоод байгаа юм? Яагаад зүдрээд байгаа юм? Яагаад ташуурдуулаад, яагаад нулимуулаад, яагаад доромжлуулсан хэрнээ? Тэр тахилын ширээн дээр өргөгдөх бяцхан хурган гэж номхон дараа байсан бэ гэвэл түүний хариуцлага байсан. Үүр байсан. Бурханаар илгээгдсэн зорилгод тийм байсан. Есүс Христ түүнийг биелсэн. Дуулалтаар биелсэн. Амен. Үндэ Есүс Христ албан дээр зовлогдохдоо дуртай байсан гэж үзэж байна. Яцны өнөөдөр л нэг Бурханы хүсэл биелэхиндээ би ашгүй загалмаараа явах нь гэж бодож ирсэн. Есүс Христийн үхэлтэр зовлонгоос ангижрахын тулд хөлсөн цус дурсаад Гетсеман залбирчээсэн гэж Библиэр бичсэн байдаг. Аамен. Боломжтой бол та энэнийг надаас айлуулж өгөөч гэж Библи бичсэн байна. Үндэ Есүс Христ энэ хувьд энэ зовлон, энэ тарчлал, энэ хүнд хэцүү зүйл тийм амархан зүйл байгаагүй. Гэсэн ч гэсэн Есүс Христ дуулууртаа харсан. Библийн эсхийг аваад үзэх юм бол Пилат гэж нөхөр гарч ирж байгаа. Тухайн үеийн Пилатад бол их мэдэл байсан. Тэр Есүс хэлсэн байна шүү. Чи ч зуграад өгөндөө чамайг би судах ч ирэх вэ? Алах ч ирэх.
санаад. Гэтэл Есүс Христэнд өөрийгөө ерөөсөө өгөхгүй. Түүний хэлсэн үг юу байгаа вэ? Та дээрээс өгөгдөөгүй бол надаас дээгүүр ямар ч их тань амиалгүйсэн гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл дээрээс өгөгдсөн, Бурханаас өгөгдсөн тэр үүрэг хариуцлагыг өөр хинч надаас авч чадахгүй маа гэдгийг Есүс Христ хэлсэн байна. Тэгэхээр хүмүүс бидний эзэн Есүс Христ энэ дэлхийн ертөнцийн ирээд хайрын улмаас хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн гүйцэлдүүлэн амьдэрсэн. Түүний улмаас бид нэр аврагдах боломжтой болсон. Итгэлээр дэмж аврагдах боломжтой болсон. Хэрвээ Есүс Христ энэхүү хүлээсэн үүргээс ухарч няцаж айж имэж уралсан бол өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн байгаа бүх хүн там гэдэг тэр аимшигтай газар чиж зовж, шалж, дарчлах байсан. Харин Есүс Христ өөрийнхөө хүлээсэн үүрэгтээ тууштай байж, Бурханы эцэгтэй дуулууртай байсан учраас түүний хайрын төлөвлөгөөг гүйцэтгэлсэн байна. Бид нар эндээс маш их зүйлийг суралцах боломжтой. Суралцах ёстой. Та өнөөдөр өөрийгөө ямар нэгэн үүрэгтэй энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа гэдгийг хизээч мартаж болохгүй. Хүн болсны хувьд та үүрэгтэй. Амен. Хүмүүс. Монгол хүмүүсийн хувьд та үүрэгтэй. Монгол хүмүүсийн хувьд бид яаж амьдрах ёстой? Хүн болсны хувьд бид яаж амьдрах ёстой? Хүн болсны хувьд бид нар амтнаас өндөр, амтнаас дээр амьдрах хэрэгтэй. Хүн болсны хувьд бид нар хүн ухамсартай, Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн учраас хүн ухамсартай бид нар амьдрах хэрэгтэй. Уучирдаг, хайрладаг байлаа. Өршөөдөг, үнийн чанар байдаг. Энэ зүйлсүүд бид нар хүн учраас бид нар байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр зарим хүмүүсийн хувьд марнаас, амтнаас амьдарч байна. Тахта би дижэдэг байсан. Тахта биш үү? Ерөөсөө инженер л амьддаг. Яг унтай адилхан, уншигтай адилхан. Хоёр тахта ингээд ижилсүүлэн гэж ярьдаг байхгүй юу? Хоёр тахта ижилсэн шингэр тэр хоёр насан туршдаа нэг нэгэндээ үнэн чанарсаар гаралт дуусна. Хажууд нь өөр дэрэгд нь ямар ч гоё тахта, ямар ч сайхан тахта байсан тоохгүй. Зөвхөн ижилдээ өөрийгөө зориулна. Тахта. Тийм үү? Яг унтай адилхан. Онгийн хувьд бүр аимшигтэй тийм. Ижилсэн чанарч байгаа нэг нь өгөх юм бол өөдрөө үргээд ийлэхгүй бас өгдөг гэж нэг тийм дом яриач дуу мууч байдаг тийм. Өнөөдөр хүмүүс яаж юм? Хүмүүс нохоо шиг гэж. Нохооноос нохоо гэж. Бурхан дэлхийн ертөнцийн Адамыг бүтээгээд Ева гэдэг нэг л эмэгтэй бүтээчихсэн. Ева, Марина, Илена тийм юм ерөөсөө байхгүй. Ганцхан Ева л байсан. Эсвэл Ева бурхан Адам тийм юм ерөөсөө авчиж. Адам л авчижсэн. Бурхан энэ хүнийг энэ хүн зориулсан. Онцгой ихнэр нөхөр хоёрыг нэг зориулсан бүтээсэн. Тэгээд тэр хоёр нэгнийгээ нийлээд нэгэн бий болно гэж хэлж байгаа юм л дээ. Халелуя. Ямар гайхамшигтай бүтээл, ямар гайхамшигтай агуу нууц. Энэ бол Бурхны өөрийнх нь бүтээсэн бүтээл баг. Хоёр тис одоо зүйл хоорондоо нийтж байгаа шүү дээ. Тэгээд нэгэн бий болж, нэгэн цогцыг бүтээж, тэгээд тэр нь төгс өндөрлийг бий болгож байна. Энэ Бурхны бүтээсэн бүтээл. Хүн учраас бид нар Бурхны бүтээж гисэн бидний амьдралд бий болгосон энэ журам яс тавиланг харин болмос хариуцлагатай хүлээн авч гүйцэтгэх ёстой байдаг. Магадгүй заримдаа бидний амьдралд хүсээгүй хаалгахгүй зүйлүүд байж болно.
таалагдахгүй зүйл. Нэг юу гэдэг шүү дээ. Хошин шиг. Хууль шог шүү дээ. Таалагдахгүй шүү дээ. Үдсэн юм дээр. Энэ хоёр залуу, гурван залуучтай тий, гурван охинтой танилцах болдог. Тэгсэн чинь нэг царай муутай бүдүүн охин үлдээд тэр нь болохоор нөгөө нэг царай муутай бас нэг доожог залуутай ингээд таарчдаг. Тэгсэн чинь нөгөө царай муутай бүдүүн охин ч уурлаа найзууд байгаа. Яв. Ятараа энд баймаар гэсэн. Нөгөө хоёр найз яагаад байгаа юм бэ? Таахгүй. Хууль шогоона. Нөгөө нэг та хуульдагсан найзанд залуу тэр охин таалагдахгүй байгаа бол нөгөө нэг чинь энэ чинээс явах гэдэг юм л та. Тэгмээдээ арай гайгүй залуутай задвал тоор ингэж хамт явсан жоохон гай болоод яваад өгчихлээ яа. И тийм байт юм аа. Тэр шиг бидний амьдрал заримдаа хуульд таалагдахгүй зүйл олон тохиолдолд. Хүссэн албан тушаалаа бид нар авч чадахгүй. Хүссэн цалингаа бид нар авч чадахгүй. Магадгүй таны хүсэж хүлээж исэн хүн чинь таны хүсэж хүлээж исэн зүйлийг өгөхгүй байхгүй байна. Тэгээд яах вэ? Сайхан хаттай миний орхон мэдээ залуу ярилцсан. Амьдралын хөдөлгөөдсөн. Олон хүүхдээ гэр бүлийн амьдрал нь сүрцэн. Тэгээ өөрөндөө орооцолдсон явж байгаа. Тэгээ тэрийг надад тайлбарлаж байгаа. Гэр орон асаа гэртээ ороход нохоо орооч аяг тав юм энэ төлөрцөн. Өглөө босоод ажилдаа гарах гэхээр угаасаа ус зэрхэн мандаж байгаа. Нөгөө талд очингууд бүх юм бий. Бүх юм сайхан жигт. Энэ хүмүүсээс болоод миний амьдрал ингээд өөрчлөгдөж байна гэсэн юм. Тэгээ би түнд хэлсэн зүйл чи угаацсан амс угаацсан мандашны төлөө амьдрах шүү дээ гэсэн. Магадгүй заримдаа хүмүүс бидний амьдралд яг ингэдэг. Зарим нэг зүйл нь таалагдахгүй байх юм байдаг. Зарим нэг зүйл нь одоо яах юм те түүний сэтгэлд нийцэхгүй юм байдаг. Гэхдээ бид нар өөрсдийнхөө хариуцлагыг, үүргийг ухамсарлах хэрэгтэй. Өнөөдөр бид нар угаацсан мандаш, угаацсан амсны төлөө ишнэрээс өлгөх байхгүй. Гэр бүлээс өлгөх байхгүй. Өнөөдөр бид нарт өөр тааламжтай зүйлийн төлөө хариуцлага муудах ёсгүй. Өөр таалагдах зүйлийн төлөө үүргээ бид нар уландаа гიშгэх ёсгүй. Тэр хүмүүсийн Христэд итгэлийн амьдрал нэг талаас ядаргаатай байдаг. Ооч идэж дураараа дөрвиж донч өнгөрөө жиргэж болохгүй юм шиг санагддаг. Зарим хүмүүс ажил албан дээр очиод би Есүст итгэдэг гэдгээ хэлхээс ичдэг. Ичдэг гэдэг үг чараад тохирохгүй болов имээдэг ч юм уу, нуудаг ч юм уу тэгдэг. Нэг өрөөнд 3 билүү 4 жил зэрэгэлдээ суусан хоёр нөхөр нэг нэгнийгээ итгэх шиж мэдэхгүй конференц дээр очиод дайралцсан гэсэн. Гараар өгсөн магчээсэн чинь хажууд нь харсан нөгөө нэг хүн ой баригч гэсэн нэг. 4 жил хам зэрэгцээ суусан хэрнээ нэгнийгээ би итгэх чидгээ хэлэхгүй ярихгүй танилцахгүй мэдүүлэхгүй юм жийсэн. Яагаад вэ? Итгэлгүй үү? Нөгөө нэг яриад байдаг үг байна шүү дээ. Та нар хөршийнхөө авалт санаа тавихгүй бол өөрөө аврагдсан уу гэдгээ хэлээд гаргах хэрэгтэй. Хамт сууж байгаа өрөөндөө хамт сууж байгаа танхимдаа байгаа хүмүүст Христийн талаар сайн мэдээ яриаггүй бол Христийн авралын үн цэнийг тэдэнд тунхаглаж чадаагүй. Би үнэхээр Христ итгэж хүн мөн үү гэдгийг бид нар харах хэрэгтэй. Таны амьдрал Христ итгэл үн цэнтэй байж чадчих юм уу гэдгийг харах хэрэгтэй. Сайн мэдээ гэдэг бол Христийн өмнө бас хайрын улмаанаас хүлээсэн бидний үүрэг хариуцлага.
Төсөн. Тэрнээс зүгээр нэг хийх юм байхгүй учраас бурхан танаас бла 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 гэдэгт яваад байж байгаа юм биш. Ойлгож байна уу? Сайн мэдээгээр дамжиж хүмүүс юу төрдөг? Аврал төрдөг. Тийм үү? Бурхан яагаад хүмүүсийг аврахыг хүсэж байгаа юм? Хайртай учраас аврахыг хүсэж байгаа. Тийм учраас сайн мэдээ, баяны мэдээг Бурханы хайрын улмаас бидэнд өгөгдсөн үүрэг хариуцлага байхгүй юу? Энэ зүгээр дуртаан ярьдаг, дургуун ярьдаг, тохиромжтой үртэй ярьдаг, тохиромжгүй үедээ ярьдаг зүйл биш. Яг Есүс Христ загламыг үүрсэнтэй адилхан. Заримдаа бид хэцүү, муухай, асуудалтай, янз янзын үе тохиолдол гэсэн ч гэсэн бид нар сайн мэдээнээс Христос ичихгүй байна. Тэгэхээр Есүс Христ хайраар үлдсэн үүргээ гүйцэд биелүүлж бидэнд бүрэн төгс авралыг өгсөнтэй адилхан та бид бүгд Христийн хайраар үлдсэн үүргээ бас гүйцэтгүүлж биелүүлж амьдрах хэрэгтэй юм аа. Амен. Энэ бол сайн мэдээ байна. Нөгөө төгөр бид гэрэлтэх хэрэгтэй. Гэрэлж амьдрах хэрэгтэй дэлхийн ертөнцийн. Гэрэл гэдэг нь бидний толгоогоо лавтай адилхан болгоод амьдрахыг хэлж байгаа биш тийм үү? Гэрэл гэдэг нь бидний амьдралын хэм маягийг хэлж байгаа. Бидний амьдралын үг хэллэгийг хэлж байгаа. Бидний амьдрал гарч байгаа үр жимсийг хэлж байгаа. Бидний амьдрал гарч байгаа золиос зориулалтыг хэлж байгаа. Бид нар Христийг хичнээн адилхан дуурайж чадна, төдийчнээ бид нар илүү гэрэлтэж байгаа гэсэн үг. Гэрэлтэж байгаа гэсэн. Есүс Христ бидний энэ дэлхийд гэрэлтхийг хүсдэг. Тэгвэл тэр гэрлийг бид нар гэрэлтүүлж, гэрэл болж амьдрах нь бидний бас Христийн хайрын улбанаас хүлээсэн үүрэг байна. Тэгэхээр ахтас Есүс Христ үнэхээр энэ дэлхийд хавчигдаж, зовж, шаналж, дарчилсан энэ бүхэн бол түүний бидний хайрлсан хайрын улбанаас хүлээсэн үүрэг байна. Тийм болохоор та ч гэсэн бусдын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж амьдраа гэж бид ядаж байна. Та бол хүн учраас, хүн болж төрсөн учраас та хүн шиг амьдрах хэрэгтэй байна. Хүүхдүүд нэг эцэг ихэд ч нэг хүүхдүүдэд ирдэгтэй чинь хүн шиг амьдрах гэж байна тийм. Энэ шиг. Боролтой хиндэ ноёдоо нэг хүн шиг хоолж игдэг санаж байна. Жиний хүн шиг бол игдэг гэсэн чинь дотор бахан махыг гадуулт нэг баагаар нэг хүн гэдэг юм. Энэ юу юм гэсэн? Хоол гэсэн. Ямар хоол гэсэн? Хүн хоол. Тэрнтэй бид нэг хүн шиг юм. Хүн шиг амьдрах гэдэг чинь өөрийн хариуцлагаа ухаамсарлаж амьдрахыг хэлж байна. За цаашлах нь бид нэр христчин шиг амьдрах гэж байна. Христчин шиг амьдрах гэдэг нь Есүс Христийг дуурайж амьдрах гэж байна. Дагаж, дуурайж. Түүнтэй адилхан амьдрах гэж байна. Амен. Гэр бүлдээ ч гэсэн сайн хэлсэн эхнэр хүмүүс, нөхөр хүмүүс бид нар өөрийн хариуцлагаа ухамсарлаж амьдрах хэрэгтэй. Эцэг хүмүүс бид жалгаа. Өөр хүүхдүүд ер нь ямар өөр хариуцлагатай байна? Эцэг чинь танаас чаарддаг байсан юм ер нь юу юм? Магадгүй дандаа том болсон хүмүүс ч мартцсан болов уу? Сайн болохыг хүсдэг. Ер нь бол ерөнхийдөө ихтэй эцэг эхчүүдийн хамгийн их шаарддаг зүйл бол үгэндээ орохыг шаарддаг. Үгийн сонсхийг шаарддаг эцэг хөө. Тэ? Миний үгийг миний хүүхд сонсох ёстой. Хүүхд бол аав ээжийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл аав ээж нь үр хүүхдтэй үргэлж сайн сайхан хүсдэг учраас тэр үгийг нь сонсох юм бол хүүхдийн хувьд аюулгүй, авааргүй, аз жаргалтай сайн сайхан байна гэсэн. Би дээр нэг болчихсон. Манай баг хөө цаглах болж байгаа нэг сандал дээрээс ундгийг тий. Ингээд миний ажлын сандал чинь нэг юм толгой дээдлээ нэг юм толгойтой тэгээд нэлээд өндөр тийм сандал ахгүй. Тэгээд энэ талд яваа гэдэгсэн. Баг 4-5 жилийн өмнө манай баг хөө миний сандал дээр намайг компьютер дээр юмжсэн авирч гараад тэр яваад фуп гэж үсэлдээ. Ойл миний хөө өнөөшөө дахиад гарчаа фуп гэж үсэлдээ. Энийгөө болоо өнөөшөө гэсэн. 3 цагтаа дахиж гарч фуп гэж үсэрсэн чинь миний цүнхний осорт тэгэлдэл хүрх газраа хүрэлгүйгээр шалан дээр толгоогоор төс гэж гацчихсан. Үс ойлгоод ингэж авслаа. Энийгөө дахиад гарч үсэр гэсэн. Үгүй үсрэхгүй гэсэн. Тэгээ эцэг их хүн өр хүүхдүүдтэй үргэлж сайныг хүсч байдаг учраас хүүхдүүдийн өргөл
эцэг ихийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Эмэз эцэг ихийнхээ үгийг сонсох хэрэгтэй. За эцэгүүд яах вэ? Эцэгүүд бол үр хүүхдээ яадгийн элэг бүтэн, мөр бүтэн тийм ээ амьдруулах нь тэдний үүрэг. Одоо яадгийн ажил төрөлтэй, цалин төлөвтэй, гэр орон амар тайван байдлыг тогтоох нь үүрэг. А гэтэл өнөөдөр яаж Монгол ирчүүд олон хүмүүс гудамж гарч солиорч явж байгаа ажил дээрээ гарсан стрессийг гэртээ орж иж байгаа үр хүүхдээ айлгалж чичрүүлээ бөмбөрүүлээл аваа хүүхдээ загнаалаа гэсэн дээрээ сохтоо дээрээ солиорч байгаа. Энэ үргээ биелүүлж байгаа хүн биш. Үргээ биелүүлж байгаа хүн биш. Бид нар боддог нэг л их мөнгө олоод нэг л их мөнгөөр нь дутаахгүй ингээл явуулаад тэгээд байж гэр бүл аз жаргалтай байх юм шиг боддог. Үндэ үгүй. Мөнгө ид баялаг хайрыг хизээч болохгүй. Мөнгө ид баялаг халамжийг хизээч болохгүй. Тийм учраас бид нэр анхаарах хэрэгтэй. Ирчүүдээ. Бид зөвхөн мөнгө олохоор мөнгөний машин болж төрсөн хүмүүс биш. Бид хайрлахаар, халамжлахаар төрсөн юм байна. Энэ дэлхийн ертөнцийн хүүхдүүдээ, эхнэрүүдээ, ах дүүснээ, амраг садангаа хэн байдгийг тийм үү? Бүгдийг нь бид нар чи хайрлаж, халамжилж, түшиж, тулж тэднийхээ өмг толгойр болж амьдрахаар энэ дэлхийн ертөнцийн бүтээгдсэн байгаа шүү дээ. Биднес чи. Тийм болохоор бүгдээрээ биднес гарах ёстой тэр зүйлийг бусдаа бас өгч амьдрах ёстой. Бусдад хүргэж хүртээж амьдрах ёстой. Мөнгө гэдвэлгээр бид нар бүгдийг шийдэж чадахгүй шүү. Эцээч. Бид нар мөнгө гэж одоо магадгүй бүх юмыг мөнгөөр танилаад байвал та нарын хооронд мөнгөн дээр тогтсон харилцаа бий бол гэвлийн хооронд. Энэ бол жинхэнэ бодит харилцаа биш. Мөнгөн дээр тогтсон харилцаа мөнгөн дуусах үед нуруу. Мөнгөн дээр тогтсон харилцаа мөнгөнд байхгүй болсон үед үгүй бол. Харин жинхэнэ харилцаа гэдэг бол хүндэтгэл, хөндлөл, нэгнийгээ сонсох, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх энэ явдлууд дээр байдаг. Энэ явдлууд дээр байдаг. Эхнэрүүний хувьд бас адилхан ойлгох ёстой, сонсох ёстой хайр хүлээсэн үүрэг байна. Эхнэр гэр орноо өнгөтэй өөдтэй байлгаж үр хүүхдүүдээ зөв зам дээр зааж сургаж, нөхрөө хүндэтгэж, нөхрийгөө бас гэртээ ороод ирэхэд нь ая тухтай амьдруулах тэр нөхцөлийг бүрдүүлчих ёстой. Магадгүй ажил ихтэй байж болно. Магадгүй гэр орны ажил гэдэг чинь бас дийлдэхгүй хэжлүүлдэг. Тийм байж болно. Гэсэн ч гэсэн бид нэр хичээх ёстой. Хичээх ёстой. Гэсэн ч гэсэн бид нэр чармаах ёстой. Энэ бол бидний хувьд хайраар оногдсон үүрэг хэрэгцээ байхгүй. Хайраар оногдсон үүрэг хэрэгцээ. Та өнөөдөр жижигхэн гэж бодоод нэг зүйлийг мартаж байгаа бол маргааш та түүнээс том зүйлийг мартна. Үл том гэсэн үг. Та өнөөдөр жижигхэн гэж бодоод яг хүүхдүүдийнхээ хажууд нөхрөө муулж байгаа бол маргааш та найзуудынхаа хажууд нөхрөө бол. Нөгөөдөр та гудамжинд гараад нөхрөө бол. Тэгээд таны зүрхэнд чинь тэр нөхрийг хүндэтгэл гэж байхгүй гэсэн үг. Тэгэхээр ахтусан хүмүүс бидэнд хайраар хүлээсэн үүрэг гэж байдаг юм шиг. Тэр хайраар хүлээсэн үүргээ бид аавд биелүүлж амьдраарай гэжсэн нэлээд ядгаж байна. Бидний мөнхийн эзэн ч гэсэн үнэхээр энэ дэлхийн ертөнцийн амьдрахтаа өөрийнхөө тэр хайраар хүлээсэн үүргээ хэцүүд ч гэсэн, хүнд ч гэсэн, аимшигтай ч гэсэн гүйцээж биелүүлж амьдрсан. Энэ бүх зүйлээс бид нэр суралцах хэрэгтэй. Яасан. Номлын цаг дуусчтай тоглож байна. За тэгэхээр автосан бид нар Иесус Христийн тэрхүү зовлонгой дуулууртаар хүлээн авч гүйцэтгүүлсэн энэ явдлын талаар сайн ярьлаа. Иесус Христ үнэхээр дуулууртаагаар энэ зүйлийг хийсэн. Энэ зүйлийг хийхдээ Иесус Христ мэдээж хэцүү байсан ч гэсэн төгс гүйцэтгүүлсэн. Харин энэ дэлхийн хүмүүс түүний муухай зүйл хийгээгүй байхад муу муухай хийсэн бит. Гэмт үлдээгүй байхад гим үлдсэн бит түүнийг харж, зовоож, шаналж, тарчлахсан. Харин энэ үед Иесус яасан бэ? Энэ Иесус Христ тэдний эсрэг ганц ч удаа эсэргүүцээгүй.
Ингэснээр тэр ялгцсан уу? Яасан уу? Есүс юу яасан? Дэлхий дээр ирсэн. За одоо бид нар Библийн хэсгийг харах юм бол доромжлогдсон байна тийм үү? Тэгээ энэ чинь ингэж байна шүү дээ. Ер нь Пилат дээр очингууд Пилат түүнийг нөгөө өргөсдөд хитэн тийм сумдууд хитмийг нэг ягаан нөмөртэй өсгөөд гаргаж ирсэн. Энэ нь доромжж байгаа доромжлол байхгүй. Маа нөгөө хаан чи энэ вэ? Хар таа. Өргөс хитэн ийм урд өргөсийг толгоор шаасан тийм. Тэгээ толгойн бүх биенээс нь цусгойлсон. Шүнжэнгөө тэр чинь ташиулдуулаад додуулаад бүх бие нэг цус болцсон байна шүү. Тийм нөмрийн өмсгөө тийм тэдний зүйлгээд хүмүүсийн өмнө гаргаж ирсэн. Есүс Христ. Есүс энэ үед юу хийсэн? Ямар нэгэн зүйл дууссан уу? Ямар нэгэн эсрэг үзэл үзүүлсэн үү? Юу ч дуртайс. Нөгөө үүргээ хариуцлага зорилгоо Бурхны төлөвлөгөөг тэрээр мэдчихсэн учраас түүнийг үзүүлэх боломжтой. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийн ертөнцид та өөрийгөө би Есүст итгэдэг хүн гэж зарлан тохиолж, би Христийн цуглаанд явдаг хүн гэж өөрийгөө хэлж, бусад Христийн сайн мэдээг ярьж амьдрах тэр мөч таны амьдралд юу тохиолж байна гэдгийг асууна. Тэгж та явж байна. Тийм зүйлийг хийж байгаа юу? Христийн талаар ярьж байгаа юу? Мос. Христийн талаар бусдад хоолж байгаа юу? Сүм чуулганд тэднийг ирж Христэд итгэхээсэй гэж уриалж байна. Яаж? Эцэгч амен ачиа гэж байна. Яаж? За адуу ер нь та нар ингэж сошиал машиныг аваад хараад үзсэн. Энд чинь Христийн талаар нэг сайн юм ярьж байна уу? Харин шашны малнууд ч шиг, оркууд ч шиг юу ч үеийн орк гэдэг юм гэдэг. Дандаа л ер нь хар, нас, хар хиллэг бид нөрөө дайрч идэг, дотолж идэг. Яагаад? Яасан? Та нар яасан тэр мөмчдгийг? Мөнгө цаасан хулгайлцсан юм уу? Хуурцсан юм уу? Яасан? Эсвэл архивчид гэр орон гисэн тавьчихсан юм уу? Ер нь бол нэг хэсэг тэр нөгөө зархматны аяндаа ингэж өрнж явахд бол нөгөө янз янзын крусейд хөдөлгөөнүүд төр ариун газрыг эзлэхээр явж исэн. Тэр үед бол үнэхээр христчдээс бол айж исэн, жигсэж исэн тийм байг. Яг тэгвэл бид нар ариун дан гэдэг нэрээр маш олон хүмүүсийг алж исэн, ядж исэн, өөрсдөө шашинд оруулахын тулд тэр цэрэг зэвсгийн хүчээр бид нэр дайралтууд хийж исэн. Ялангуяа муслим арабын орнуудад тийм үйл явдлыг маш их хийжсэн. Харин бодоод хараа яагаад вэ? За магадгүй Америкуудыг бол үзий ядаж болох юм. Яагаад гэвэл тэд нар хий хоосон одоо яа тийм зүйлүүдийг зохиогоод тэгээд тэрүүгээрээ дамжуулаад зарим улсуудыг бацдаг, дийлдэг, эзэлдэг, дайрдаг тийм юм байна. Өөрөөр Саддам Хусейнийг бол тэгэл алаа хийсэн шүү дээ. Ирак зүгийн зүсэг хийж ингээл дайраа зүсгээ оруулсан. Юу ч болгосон. Сирмийн үйл бүгдийг тэгэл байх болгосон шүү дээ. Энгүүр яасан? Дараад нь яасан? Уучтай зэмийн зүсэг олдоогүй гэлгсэн. Энэгээр тэнд байгаа хаанчлал, тэнд байгаа эдийн засгийн хувьд тогтцсон тэр хаанчлал тийм үү? Америкийн талд ашиггүй тэр хаанчлалыг нурааж бүр юу ч болгосон. Их мэдл, засаглал, зэрэг зэвсэг, эдийн засаг бүх юм байх болгосон. Тэгээд тоглож шүү дээ. Ёстой дураар тоглож шүү дээ. Тоглол. Хүмүүс нь бүгдээр дөрвөө цухтагаад Европ руу явцсан. Европын зарим улсууд тэднээс хүлээж авч байгаа. Яг гэсэн Европын зарим улсуудад хар ажил хийх хүн болсон. Зарцын ажил хийх хүн болсон. Тийм учраас зохион байгуулалтаар энэ хүмүүсийг тийш нь урьж ингэж ярьж байгаа зарим судлаач. Өнөөдөр Монгол тэгвэл бид нар яасан? Монгол яагаад өнөөдөр биднээс христчдийг эсрэг үзээд байгаа юм? Саяхан тэр нөгөө төр сум хэдийн харилцааны шашны харилцааны хууль гэж одоо хилцүүлэг явагдсан. Тэрний юун дээрээс нь харсан бичлэгийг нь ер нь би бүгдийг үзсэн л дээ. Тэгээд тэнцэнээс ярьж байгаа юм ерөнхийдөө маш олон хүмүүс Христтэй холбоотой уучлал хэлж байгаа. Христийн сүм яагаад ийм олон байгаа юм? Энэ дотор чинь пастор мастер гэдэг үг орсон байна.
бүлэг гээд Христийн цуглааны хэллэгүүд яваад байна. Шинэ хуулинд яг тэгж байгаа байхгүй юу? Уг нь тэр нөгөө 93 онд ч л батлагдсан хуулийг аваад үзэх юм бол тийм ч юу их цэг баруун цэгний мастер тийм юм юу ч байхгүй. Христийн сүм мөрийн талаар ямар ч юм байхгүй. Гэтэл яг тэр хуулийн дээр ер нь гарч байгаа зүйл юу нөхөр за шашны байгууллага, том байгууллага байж болно. Эсвэл 10 хүн нийлээд бүлэг байгуулж болно. Бүлгийн ингээд төр засагтаа мэдээлэл гэр орондоо ингээд бүлгүүдийг хийгээд явж болно гэж нэлэлцсэн. За тэгээд сүм цуглааны пастор буюу номлогч гэж нэлэлцсэн. Шарын шашин номлогч гэж байдгүй. Байхгүй. Пастор гэж байдгүй. Байхгүй гэж байна. Тэгээ ингээд үтсэн бүгдээр ингээд нөгөөдөр чинь хуулинд оруулаад ирэнгүүт ирдүүцээд ирсэн. Яг пастор гэдэг. Яг номлогч гэдэг. Тэгснэ сүм цуглааныг үүсгэн байгуулж байгаа бүгдээрээ та нар өдөрдох зүйлтэй байна. Шарын шашны сүм хэд өдөрдох зүйл байдгүй. Байхгүй. Ингээд бүгдээр ингээд яриад ирсэн. Ерөөсөө ингээд харсан чинь яг ингээд Христийн сүм цуглааны засаглал хэлхүү тэр хууль ингээд ороод иж байгаа. Тэгээд тэрийг юу гэж төгөлсөн бэ гэхээр нөхдөл энэ бол ерөөсөө Христийнхний захиалгаар хийсэн хууль байна. Мөнгө өгсөн байна гэсэн. Биднэрт хүмүүн байж харагдаач. Тэгээд ирсэн. Тэгээд энэ чинь ерөөсөө амар их мос. Христийн тийм Христийн хэрэг юу гэж болсон бэ гэхээр Христийн ерөөсөө олон болоод байна. Христийн ерөөсөө хуульд орж ирээд байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ чинь Христ гэдэг итгэгч нар энэ Монгол улсад байхгүй юм. Эднээс газрын өрснөөс арчиж яах гэж хуулинд оруулаад байгаа юм бэ гэж. Чаус. Яасан бэ мэнэс? Энд гандаманд очоод янз янзын лам мамын ихэшиг хүндсэн байрын биш үстэй хүмүүсээ байхгүй үстэй. Лам мамын номон шуулах чахтан битэн номон шуулаа над мөнгө манаас юм давж хандивч байгаа гэдэг нь ганц тааш хэлсэн юм шүү дээ. Тийм байхгүй үстэй. Үүндээ ардчил гарснаас хойш Монгол гудамжны яригчид хогийнхонтой ажиллаж байгаа хүмүүсүүд Христийнхнээс байхгүй. Ардчил гарснаас хойш Монголд хөрөнгө оруулалт хийгдсэн мөнгийг тооцоод үзвэл юу гэлээ 20 тэрбум илүү 2 тэрбум доллар яг Христ итгэлд сүм цуглааны шугамаар орж иж нийгмийн үйлчлэлүүдийг хийсэн байна. Бид нар өөрсдөө бол бодоод үзээ л тэр цаагуур юу хийдгийг яадгийг хийдгийг хамаахгүй. Бид нар хүн гайвуулах юм хийж юу вэ л өөрийнхөө. Та нар хийж юу? Энзэн надад харагдахгүйгээр эсэн шидийн годны өрөөнд зөвхөн хүмүүсийг сэгсрээд байгаа юм шиг байна. Ер нь бид нар өөрсдөө л авах гэж бид нэм аимшигтэй байхгүй. Хүмүүсийг айлгаад байх юм, хүмүүсийг хичээгээд байх, хүмүүсийг зоогоод байх юм бид юу ч. Яагаад тэгвэл хөрхийн манаас ингэ авчаад идэв юм болоо? Яагаад тэгвэл Христийнхэн гэд биднийг зөрчлээд идэв юм болоо? Асуудалтай байна. Иесусыг бид нар авчихсан шүү дээ. Бид Библийн өнөөдөр уншсан эсхийг Иесус Христэд ямар ч буруу олдсонгүй гэж Пилат хэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Ямар ч буруу олдоогүй байх алаа тайлбаргүй гэж ойлоод байгаа шүү дээ. Энд ямар ч тайлбар байхгүй. Яг үнтэй адилхан. Иесус ч хэлсэн шүү дээ. Та нар хажигдана. Доромжлогдно. Ганцаар тэр үед та нар намайг хажигдаж доромжлоод идэж ганцаардж ирсэн гэдгийг санаарай гэсэн. Амен. Санаад яагаад гэсэн? Санаад хавчиж байгаа гаруудыг энэ цохоодог, доромжиж байгаа гаруудыг алдаадаг гэж хэлж байгаа биш. Яг түүнтэй адилхан байгаарай л гэдэг Иесус хэлсэн. Яг түүн шиг. Яг Иесус Христ байна. Тийм учраас Иесус Христ өөрөө бидэнд бүлгэр дуурайл болгож тэр хүн болсон юм аа гэдгийг би хэлсэн байна шүү. Бидний уг үнсэн байна. Тэр хүн өөрийг нь алж ташуурдаж доромжилж байгаа тэр хүмүүсийг уучлалтын тэргүүн ишнийх нь уугнаас үхгснээс амьдагчдын тэргүүн ишнийх нь уугнаас харин одоо бид түүнтэй адилхан Христтэй адилхан хүлцэж, тэрчж, уучлж,
амьдрах ёстой байх ёстой. Есүс яаж хүлээж авч ирсэн? Яаж Бурхны үгийг дагж ирсэн? Яаж хайрын улбаатай үүрэг хариуцлага ухамсарлаж гүйцэлдүүлж ирснийг бид нар санаж энэ дэлхийн ертөнцийн тийх амьдрахыг Есүс биднээс хүсдэг юм байх ёстой. Бүү ундууц, бүү бүхэнд Христийг бүгдээр бодцгоё. Магадгүй шамаа хэн нэг юм уу тэнэг христчин, тэнэг ханийн шишин шүтж байгаа юм гэж хэлэх үе та битгий уул, битгий бэлдүүц. Харин юу хийж байгааг мэдэхгүй энэ хүмүүсийн гинүглийг уучлаач гэж хэлсэн. Христийн тэр хайр уучлалыг санаж тэр хүмүүсийн бүгдээр аврагдахын төлөө эзнээс залбирах ёстой. Ахтус Иесус бидэнд агуу өрөөлний хүсэл хайрыг харуулсан. Тэрийг бидэнд харуулахдаа зүгээр бид түгэл чимдэг, зүгээр тэр ямар гоё юм бэ гэж хэлдэг, ямар сайхан юм бэ гэж орилж хашгирч шогширдаг хүмүүс байхын тулд биш. Харин тэр зүйлийг өөрийн болгоод амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд өгсөн юм шүү гэдгийг та бидэнд мэдэрч. Иесус бидний гим нүгэлтэн байсаар биднээс ичээгийн дэлхийд ирээд биднийг ичилгүүгээр өмгөөлж, хайрлаж, биднээс ичилгүүгээр загалмаа дээр бидний төлөө байна гэсэн. Тэгвэл энэ дэлхий дээр бүгдээрээ Христос ичилгүй амьдарцгаая гэж бид хамт ядах чинь. Би танаас нэг зүйлийг асууя. Иесус Христ таны амьдралд хийчихсэн зүйлээс муу зүйл юу вэ? Муухай зүйл. Надад хариулахгүй. Тань тийм зүйл бий. Муу зүйл, муухай зүйл. Шившигтэй зүйл. Бусрам бодлого зүйл. Иесус таны амьдралд хийчихсэн зүйлсээс юу? Бид нар хайгаад болохгүй. Учир нь Иесус ариун нэг. Тэр бидний амьдралд үргэлж гайхамшигтай. Бидний төсөөлж, бодож, хийж, гүйцэлдүүлж чадахгүй тэр агуу гайхамшигтай зүйлсийг хийдэг. Үнэхээр тэгвэл яг бид Иесус Христос нүр буруулах ёстой гэж хэлсэн. Яг бид Иесус Христос ичих ёстой гэж хэлсэн. Иесус таны амьдралд хийчихсэн зүйлээс муу зүйл байхгүй юм бол яг бид Иесус Христос нүр буруулах ёстой гэж хэлсэн. Энэ дэлхийд маш олон хүмүүс Иесусээс нүрээ буруулдаг. Яг Пилаттай адилхан. Пилат маш их сүсгтэй хүн байсан юм шиг. Сүжигтэй хүн. Тэгээд тийч хэлж байгаа шүү дээ. Учир нь тэр өөрийгөө Бурхны хүн болгосон гэж хариулв. Пилат үүнийг сонсоод улам их айж дахин мөрдөнд орж Иесустэй уулзсан. Нөгөө нэг юудэчүүдтэй яриад энэ чи ямар ч юмгүй байж тээ та нар энийг хардаа гэхлээр бүр нөгөө юудэчүүдээр чинь хайцуулалт хийж гарч ирсэн шүү дээ. Энэ хүн хаан байна гэж юу гэдэг цуснажтай нэг нөмрөг үсгээд толгойд нөргөстэй титэм өмсгөөд энэ яхаараа хаан байд юм бэ та нар энийг хардаа гэдэг гарч ирж байгаа шүү дээ үндэ юудэч харуулж. Тэгсэн нөгөөдөл нь юу гэсэн бэ гэхээр наад чинь их том нөхрөө наад чи өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн. Тэр үед Пилат яасан бэ гэхээр айсан гэж хэлсэн байгаа шүү дээ. Хүү юм чи Бурхны хүү гэсэн. Эргээд ороод Иесус Христос уулзсан. Иесус Христ хэлсэн. Та надад хэлэхгүй юм уу? Таныг суулгах ба загалмаа цоглох юм надад байгаад та мэдгүй байна гэж юу? Пилат Иесус асуусан. Пилат түүнийг суулчих гээд байгаа байхгүй. Явуулчих гээд байгаа байхгүй. Нэгдүгээр дүндээ түүнээс гин бүр олдоогүй. Хоёрдугаар нөгөө юудэчүүд нь наад чи Бурхны хүн үү гэж амар юм яриад Пилатыг айлгасан. Тэгээ 12 дугаар эшлэл загнамууд үүний улмаас Пилат түүнийг сурлахыг оролдчихэ гэсэн. Харин юудэчүүд юу гэж хэлсэн бэ гэхээр та энэ хүнийг сурлуул Цэзрийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн Цэзрийн дайсан хүн гэж хариулваа гэсэн. Эдгээр яг Цэзэрт үнэнч гэж харагдаач. Тухайн юудэчүүд Цэзэр гэдэг чинь Ромын хаан шүү дээ. Тийм үү? Ром гэдэг чинь юудэчүүдийг бадцж байгаа, дарамтлж байгаа, алж байгаа, татвар авч байгаа засаглал байхгүй. Тэгсэн юудэчүүдийн ахлагтай дахиж нар яриад юу хийсэн бэ гэхээр энэ Пилата
чи наадхаас суллах юм бол Цезарт хэлнэ шүү. Огч шүү чи. Цезар бол хаан шүү гэсэн. Үүндээ эдгээр Цезарын эсрэг амьдарч байгаа хүмүүс. Цезарын эсрэг. Гэтэл бид нар Цезарын талд орж байгаа юм шиг энэ харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Пилатын нөгөө нэг одоо чухал гэж өмнө ч хөндөж байгаа. Пилат чинь Цезараас илгээгдээд ирсэн захирагч. Цезарын тушаал түүний одоо бүгсүүл байх хэрэгтэй. Тэр Цезарыг үнэлэх хэрэгтэй. Гэтэл Ромчууд энэ царийн ганц хаан Цезарыг одоо гэж үздэг байсан тийм үү? Тэгвэл Есүс Христ өөрийгөө хаан гэж хэлснээр Цезарын эсрэг боссонтой адилхан гэж юудэйчүүд тухайн үед Пилатыг мушигч байгаа. Ингээ Пилат яасан бэ? Түүнийг цодлохоос өөр аргагүй болсон. Сүүлрөө бүр нөгөө нэг юм нэгээд бүтэхгүй болохоор нэг ундууцдаг хүмүүс байдагтай. Ядаргаас тэгвэл ч өөрөө ингэ ундууцдаг. Үгүйгээд өөрөө юм шиг. Би тэгвэл ч тохш шатаж байгаа ч гэдэг юм. Ундууцдаг юм. Пилат яг тийм зан гаргасан. Библиэштэй яг юм. Тэгээд 6 дугаар цагийн орчинд харагцсан танаа хаан гэх тэгтэл тойлох түүнийг цоглох юм ашигласан. Та хааныг би цоглох уу гэж асуухад ахлагтай гэж Цезараас өөр хаан бидэнд байхгүй. Ингээд Пилат тэдэнд түүнийг цоглуулахад өгч байна. Сүүлдээ нөгөө Пилат чинь залхаад нөгөө дүүлээ чинь 2-3 удаа оролдоод байсан чинь Пилатыг алдгүй байдалд оруулаад та хэрвээ Есүсийг цоглох юм бол Пилатыг эсрэгүүл биш ээ. Цезарыг эсрэгүүлсэн байр суурьнд очиж шүү гэж хэлэнгүүт нөгөө чинь аавд надад цоглох мэдээс талтай байсан. Уг нь Пилатын зүрх сэтгэл түүнийг гимгүүгүүдийн мэдсэн. Тэгээд түүнээс бас имээсэн. Есүсээс. Тэгсэн хэрнээ тушаасан. Өнөөдөр энэ дэлхийд олон хүмүүс юм гэж амьддаг. Есүсийн талаар хүмүүстэй ярьж байгаа уг нь Христийн сүмд явж байгаа хүмүүс ч гайвал дээ, ажигл дээ, айтайханлаа. Энэ хүүхдээ явуулчмаар байна, энэ аригчнаа явуулчмаар байна, энэ хулгайчаа явуулчмаар байна гэж хэлж байгаа юм зөндөө байшсан гэж. Өдөртөг өөрөө болохоор явдаггүй. Өөрөө болохоор одоо өөрийнх нь ариун амьд гэж хэлэхгүй байгаа юм аа. Тэд нар өөрсдөө болохоор нөгөө нэг байр суурь янз янзын зүйлийг хөндөж гэдэг. Тийм учраас үлээж авдаггүй. Тийм учраас сэтгэдэг гэдгийг хэлдэггүй. Заримдаа бид нар бас тэгдэг. Үндэ Есүсэд итгэдэг гэдгээ тунхаглах нь бидний байр суурь, найзлуудын дунд эзлэх нэр нөлөө, алба ажил тэр бүх зүйл хөндөгдөх гээд байдаг. Тийм учраас бид нар Есүст итгэдэг царай гаргадаггүй амьдардаг. Саяхан над руу нэг эмэгтэй ирсэн. Манай гэрүүлийн найз. Гэрүүлийн эхнэр өхрөө хүүхдүүдтэй манай гэрүүлийн аав ээж найз. Ихчийн найз. Тэгээ над руу ирсэн. Ихчрээ ирсэн шүү. Тэгээ над руу ирсэн. Баясаа сайн уу? Би тэр байлаа гэсэн. Сайн байна мэд. Таньжин уу гэсэн таньжин. Та нэг пасторын ажлыг хийж байгаа юу гэсэн. Хийж ингэсэн. Дараа сүнч чинь нэг хүмүүс өөрчлөж чинь гэсэн. Өөрчлөж чинь гэсэн. Тэгвэл манай охиныг та сүндээ явуулаад хаа. Манай охин одоо 15 нас хүрч байна. Ерөөсөө энэтэй би хэлэм олцохгүй байсан. Тэгээд энэ юу гэсэн бэ? Эхлээд миний өөрөө үргэлээ. Эхлээд өөрөө үрж ирээд өөрөөсөө хэтгч. Өөрөөсөө цуглаанд яваад залбирч гэсэн. Би энэ ялах хүүхдээ гэсэн. Манайд ялах хүүхдээ хүмүүсийн өрөө байдаг юм аа. Зүгээрээ гэсэн. Бүтэн цагаар би зөндөө их ажилтаа гэсэн. Чи хагас өдөр надад хийж болно гэсэн. Би нөхөртөө ярилцъя гэсэн. За ярилцаарай гэдэгсэн. Би сүлдээ залхсан. Уг нь авчруулах гэдэг янз янзын би хэлээд байна. Андаа өөдөөс эсрэг юм яриад байгаа. Тэгсэн хэрнээ манай охины ажилтгаа. Тэр охин өөр юм өсвөр насны хүүхдтэй гэл өсвөр насны хүүхдүүд юу истэх болдог тий. Энэ л бол юм шиг. Тэгээ өөрөө ирэхгүй гэдэг байгаа байхгүй. Бүр гүрийгээд би эсийн шидээр үзэж байгаа. Олон янзаар үсэ тийм гээл гэсэн. Өөрөө л тийм бохон үзүүлж гүрийгээд байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө нэг охиныгоо аваачих гэдэг. Охин болохоор болохгүй болчиход өөрөө болохоор болцсон болчиход байгаа. Хүн болгонд авах хэрэгтэй. Хүн болгонд эзний нэгүсэл хэрэгтэй. Өнөөдөр бид Есүсийн нэрнээс ичнэгэд ялагч биш, ялагдагч болох тусаа. Би дахин танаас Есүс ялсан уу хэлсэн. Хаана ялсан Есүс яаж ялсан?
Одоо ингэж хөрхи Есүсийн ядагтны амьдрал ингээд яваад байгаа сте. Оо нэг баахан 5,000 8,000 дагуулж ирсэн нөгөөдөл байхгүй болсон. Сүүлдээ 12 хүнтэй байсан байхгүй болсон. Сүүлдээ ганц мөн Петр бараадад ямжсэн. Тэрэн сүүлдээ нэг шинийн дотор 3 удаа Есүсийн нүрэлд олж чадвар болсон. Одоо Есүс хамгийн дооцогт очсон биш. Зодуулаа, ташуурлуулаа, толгойдоо өргөстөө дитэн мөсгөөд тэгээд алуурч хулгайч дээрмчний үхсдээ үхлээр үхэл юм шүү дээ. Таанаас загал маань үхлээс амьлах үхлийг ялан их тэр үед Есүс Христ дахиж хизээч ядагдахгүйгээр ялгч болсон. Амен. Тэгвэл өнөөдөр ч гэсэн бидний амьдрал Христийн нэрнээс ууч домжлол ирж болно. Адуу зүтгэл ирж болно. Магадгүй бидний тодорхой хэмжээнд махан биеэрээ хохирч болно. Христтэй холбогдсноос болж. Болно. Одоо хүмүүс энийг тооцоолоод Есүсийн нэрд үгүй гэж хэлдэг. Одоо хүмүүс. Одоо хүмүүс үнийг тооцоолоод би итгэж болохгүй. Яагаад гэвэл ажиллаадаа би орж чадахгүй. Яагаад гэвэл би төрийн аргыг харж чадахгүй. Яагаад гэвэл би бизнес хийж чадахгүй. Яагаад гэвэл би мөнгө олж чадахгүй гэж одоо хүмүүс боддог. Тэгвэл энэ дэлхий дээр бидний үхэн хатан хүссэн тэмүүлдэг нэр, төр, гоо сайхан, алдарн энэ бүх зүйл чинь эд баялагч нь үхэхдээ бид нар авч өгч чадахгүй. Үхэхдээ магадгүй зарим нэг юм авсандаа игээд хамт өгч магадгүй. Хүмүүс нар. Нэг нь таны амь тасарсан бол Бурхны тань хийж өгсөн тэр амин амьсгал таныг орхио явуулсан таны махан бие чинь шороо. Таны махан биеийг алтаар бүрсэн ч нэмэргүй. Мөнгөөр бүрсэн ч нэмэргүй. Таны толгойн дээр чи Монгол улсын ерөнхийлөгч гэж бичсэн ч нэмэргүй. Ялцаа бол бүгд. Харин ялгч болох Есүс Христос бид тэр үед шанхийг авах боломжтой. Бид энэ ертөнцид итгэж амьдарч байсан бол Христийн нэрнээс ичлгүй амьдарч байсан бол бид эцсийн тэр өдөр Есүс Христос ялгалтын тэр цомыг тэтмийг баяр хөөртэйгээр авах боломжтой. Амен. Ахтус Христос бидний ичээний хэлбэрээр дахин ятгах байна. Амьдралдаа Христийг хүлээн зөвшөөрөөрэй. Амьдралдаа Христийг гэрчлээрэй. Амьдралдаа Христийг даган доор хараа гэж бид ятгах байна.